одоо ингээд өөрөө тайлбар хийх үз, хуулийн байгууллага шалгуур үз гэсэн нэг юм тайлбар хийлээл нэг орчиж аргацаасан. Ер нь бол энэ хүнд хариуцлага тооцохгүй мó одоо ингээд яваадах юм. Мэдээж хууль тогтоомжийн хүрээнд л хариуцлага тооцох хэрэгтэй. Нэгдүгээр бид нэр хууль шүүхийн байгууллага нь үүн дээр шалгах ажиллагаа хийж байгаа. Бидний одоо ойлгосноор би ч одоо сошиал мэдээлэлээс илүү мэдээлэл хаалгын асуудлаар манай намын өдөрт зөвлөлч байдаг юм уу тодорхой түвшинд хуралцсан барьсан юм бол байхгүй юм шиг надад бол мэдээлэл алга. Тэгэхээр би бол миний сошиалын авсан мэдээллээр одоо хүүхдний ирж хэрэг мэдээлэл одоо хүч мэдээлэл төр өгч байгаа бол тэр аюугаараа шалгах ажиллагаанд явах нь зүйтэй байхаа. Тэндээс хууль зөрчил энэ асуудал байх юм бол хууль шүүхийн байгууллагаар дараагийн ажиллагаа явагдах нь бол дараагийн асуудал. Өөрөө бол тайлбар өгөх хэрэгтэй. Мэдээж хариуцлагатай албан тушаалтай хүний хувьд үүн дээр бол тайлбар өгөх хэрэгтэй. Бид нар бүгдээрээ одоо юуны захимын мэдээлэлтэй байгаа учраас үүнээс үл илүү мэдээлэл би ч гэсэн сайн мэдээ. Үүнийг намын гишүүний хувьд ч тэр одоо бүлгийн хувьд ч тэр бас шахаж ажиллах уу? Ер нь тайлбар өгөх асуудал юм. Тайлбар угаасаа өгөх бах. Одоо угаасаа намын дүрмийн дагууч тэр улсын хурлын хувь гишүүний ёс зүйн хүрээнд ч гэсэндээ тэрүүн дээр бол тайлбар өгөх бах. Энэс ямар ч гишүүн одоо бүгдээрээ л ёс зүйн асуудал дээр тайлбар өгөл явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнээс бол илүү давж эрхэлэн гэж байхгүй юм чинь тайлбар өгч л таана. 25 танаа намын их хурл бас суралцах байгаа юу? Тэгээ улсын намын тухай хуулиар намын дүрмүүдтэй өөрчлөлт оруулж за дээрээс нь баг хурал өдөрт зөвлөлийн бүтэц зохион байгуулалтын асуудал гэдэг ингээд төсөл санхүүтэй холбоотой асуудлуудаар бүх намууд их хурлаа хийж 90 оны 26 оны 1 сарын 1-ээс одоо зарим бүтцийн холбоотой зүйл залтууд хэрэгжиж байгаа. Одоо энэ ерөнхий сайдын хүүгийн ингээд орлогоосоо тавсан хэд хэрэглээтэй байна гэдэг асуудал угаасаа нийтэд ил болчлоо шүү дээ тий. Тэгэхээр та өөрөө энийг бас ёс зүйн үед одоо хэр зөв гэж үзэж байна. Зөв тий. Тэгээ гадаад руу иргэд жигсаад 3-4 хоног шаардлагатай газар очих хүртэл бид жигснэ гэж байна. Нийгэм өнөр бол одоо ийм зүйл байж нийгэм одоо энэ дээр асар хэрвээ орлогоо нотолж чадахгүй бол тэр нэг хууль зүйн сайд ч гэсэн хэлжсэн. Орлогоо нотолж чадахгүй бол хуулийн хариуцлага хүлээх ёстой, устрын хариуцлага хүлээх ёстой гэж. Тэгэхээр энэ бол угаасаа ойлгомжтой. Тэр эсвэл эцэг их нь өгсөн юм уу, эцэг нь өсмөл ямар орлогоос өгсөн. За дээрэс нэмээд тэр хүүхд өөрөө олсон юм уу, тэгвэл ханаасаа олсон гэдэг л тайлбарлах хэрэгтэй. Бид нар ч бүгдээрээ харилцан хамааралтай этгээдүүд гээл өөрсдийнхөө хөрөнгө орлогын мэдүүлэгтэр хамгийн мал тоочж байгаа шүү дээ. Тэгээд хамгийн мал тоочж байгаа байр сав тэгэл одоо бидний чинь харилцан хамааралтай этгээдүүд бол ер нь бизнес эрхэлж явхад бол угаасаа л хэцүү нөхцөл байдал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийг бол эрхвш одоо хамаг мэдээллүүдийг авч байгаа алгалтай тэмцэх газар байгууллагууд нь мэдээллийг нь олох байлгүй. Чи хүмүүс ч сошиалар тэр байтугай мэдээллүүдийг олдог болсон юм шиг шүү дээ. Сайн ингээ харахад. За.